wanna get naughty. I think you're such a hot. Сайн байцгаана уу, гэрлээ байна. За энэ удаагийнхаа бичлэгээр би та нартай сэрүүний улирал мөн цаашлаад өвлийн улирал болж байгаатай холбоотойгоор яаж хурдан хугацаанд чийгшлээ авч энэ өвлийн улирлыг хураашихгүйгээр давж болох талаар хэлж өгнө. Ингээд надад 5 арга байна. Тэгэхээр ямар 5 арга байгааг хамтдаа харцгаая. I really wanna get naughty. I think you're such a hot. Хамгийн ихний арга болохоор маск тавих. За маск маань өөрөө ямар онцлогтой байдаг вэ гэхээр шид буюу салфетик маск маань маш хурдан хугацаанд эссенсээрээ дамжуулан арьсанд чийшүүлэгдэг. Ямар төрлийн үйлчилгээтэй маск байсан тодорхой хэмжээнд чийшүүлэгдэг. Тэгэхээр бид нар маш олон төрлийн үйлчилгээтэй шид маскуудаас яг чийшүүлэх үйлчилгээтэй маскуудыг сонгоод 7 хоногт 3-4 удаа. За мөн цаашлаад хэрвээ хит хуурайсан байгаа үедээ 3 хоног дараалах гэх байдлаар хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр бүтээгдэхүүнээс авч чадахгүй байгаа чийгшлийг маскаараа маш хурдан хугацаанд нөхөж аваад арьс маань хурдан хугацаанд чийгшлээр хангагдаж хэвэн болно гэсэн үг юм шүү. Тийм учраас сэрүүний улиралд салфеткэн мөн цаашлаад чийгшүүлэх үйлчилгээтэй маскуудыг хэрэглэхээ бити мартаарай. I really wanna get naughty. I think you're such a hot. Хоёрдугаарт нь болохоор эссенс болон серумыг орлох хэмжээний пад хэрэглэх. За пад гэдэг бүтээгдэхүүнээ товч тодорхой тайлбарлаад өгье. Пад гэхээр хүмүүс яг л нэг төрлийн үйлчилгээ үзүүлдэг бүтээгдэхүүн гэж бодоод байдаг. Гэхдээ дотроо маш олон төрлийн падууд байж болтгоо. Гоожуулагч пад, цэвэрлэгч тонер пад, эссенс пад, серум пад гэх чишээний падууд байдаг. Тэгэхээр яг энэ сэрүүний улиралд хэрвээ та нарт магадгүй маск тавих зав алдахгүй тэгсэн хэрнээ маш хурдан хугацаанд чийгшил авахыг хүсэж байгаа бол Wish Formula брендийн Night Pad-ыг хэрэглээрэй. За энэ маань болохоор өөртөө эссенс болон серумыг агуулсан арьсанд хичээл өгөх маш хурдан хугацаанд чийгшлэр арьсыг хангаж арьсыг гоё зөөлөн толгор болгодог үйлчилгээтэй бүтээгдэхүүн байгаа. Тийм учраас хэрвээ хурдан хугацаанд чийгшлээ амаараа тэгсэн хэрнээ цаг зав олдохгүй байгаа бол маш яаралтай энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглээд хурдан хугацаанд чийгшлээ аваад арьсныхаа хураашлын асуудлыг шийдэж бас болох юм шүү. I really wanna get naughty. I think you're such a hot. Эхний 2 арга болохоор маш хурдан хугацаанд чийгшлээ нөхөж авах аргууд байсан бол за 3 дахь арга болохоор удаан хугацаанд чийгшлээ авах арга юм аа. За энэ болохоор арга гэхээс илүүтэйгээр бүтээгдэхүүн байгаа чийгшүүлэх серум нэмэлтээр хэрэглэх. Чамд ямар ч төрлийн бүтээгдэхүүнүүд байсан чи ямар ч төрлийн бусад үйлчилгээтэй арьс ашиглааны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэсэн ч байсан. Сэрүүний улиралд бол зайлшгүй өөрийнхөө арьсны онцлог төрөлтөө тохирох чийгшүүлэх серумыг нэмэлтээр хэрэглэх хэрэгтэй. Тэгэхээр чийгшүүлэх серум бусад бүтээгдэхүүнтэй хавсарч орсноор бусад бүтээгдэхүүний үйлчлэгийг дэмжих мөн өвлийн улирлыг хураашихгүйгээр давах нэг нөхцөл нь болж өгөх юм аа. Миний хувьд та нартай энэхүү бичлэгээр 2 төрлийн серумыг санал болгомоор байна. Хамгийн ихнийх нь болохоор Hadam брендийн Hydrating серум байгаа. За энэхүү серум нь усан суурьтай учраас бүх төрлийн арьсанд хэрэглэхэд тохиромжтой чийгшлийн хэмжээг хурдан хугацаанд нөхөж өгөх бүтээгдэхүүн юм. Хоёр дахь бүтээгдэхүүн нь болохоор Avocado брендийн Bamboo серум байгаа. За энэ серум бол манай бас best seller чийгшүүлэх серумуудын нэг. За бүтцийн хувьд бол бага зэрэг өтгөвдөр сүндүү бүтэцтэй. Гэхдээ хуурай холмог ингийн арьсанд хэрэглэхэд тохиромжтой байгаа. Тэгэхээр эдгээр бүтээгдэхүүнүүд нь та ямар ч төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан хавсарч хэрэглэхэд аюулгүй учраас хит их хураашилтай байгаа бол серумуудыг нэмэлтээр авч хэрэглээрэй. I really wanna get naughty. I think you're such a hot. Дөрөвдүгээрт нь эмошн нэмэлтээр хэрэглэх. За эхний 3 аргад хэрэглэгдэж байгаа бүтээгдэхүүнүүдийнх нь бүтцийнх нь хувьд болохоор арьсны гүний давхар руу нэвтрэх чадвартай бүтээгдэхүүнүүд байна. Харин 4 дахь аргад хэрэглэх эмүүс бүтээгдэхүүн арьсны өнгөн гадаргуу дээр үйлчилгээгээ үзүүлдэг бөгөөд таны өглөө хэрэглэх нарны тосны чийгшлийн хэмжээг нэмэгдүүлэх мөн бусад төрлийн үйлчилгээг авч болно. Мөн оройн тос нь хангалттай сайн чийгшүүлж чадахгүй байгаа бол нэмэлтээр хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүн юм аа. Ялангуяа бид нэр сэрүүний улиралд өглөө нүрээ будсны дараа ар зай хурааших өдөр нь таталтах мэдрэмж маш их дурдаг. Тийм учраас нарны тосныхоо доор арьсны өнгөн гадаргуугаа чийгшүүлэх зорилгоор эмошн төрлийн бүтээгдэхүүнийг зайлшгүй хэрэглэхийг зөвлөмөр байна. Мөн оройч гэсэн хүч нэмэх зорилгоор тосныхоо өмнө эмошн хэрэглэж болно шүү. Миний та нартай хэрэглэж үзүүлж байгаа эмошн Dermaline брендийн PDR эмошн бөгөөд арьсанд хичээл өгөх, чийгшил өгөх мөн нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй юм аа. I really wanna get naughty. I think you're such a hot.
За хамгийн сүүлийн арга болохоор facial oil болон essential oil-уудыг хэрэглэх явдал юм аа. За ойл нь ихэнхдээ өвлийн сэрүүний цагт илүү хэрэглэгддэг бөгөөд за яаж хэрэглэдэг вэ гэхээр тос, за moisturizer, lotion, emulsion гэх жишээний арсны өнгөн гадаргуу дээр хэрэглэгддэг бүтээгдэхүүнүүдэд хавсарч хольж хэрэглэх. Мөн зарим тохиолдолд дангаар нь хэрэглэх боломжтой байдаг. Ойл хэрэглэснээр за арс маань тэжээлээр хангагдаад чийшлээ хадгалах чадвартай болоод мөн нөхөн түлжиж зарим тохиолдолд найрлагаасаа шалтгаалan тайвширдаг байна. Тэгэхээр заримдаа бид нэр одоо серум хэрэглэсэн ч байсан, маск тавьсан ч байсан нэг л тийм арсны өнгөн гадаргуу маань нэг тийм хуурай таталтах зовиортой мэдрэмж нь алга болохгүй үе байдаг шүү дээ. Энэ тохиолдолд ойл хэрэглэх юм бол маш хурдан хугацаанд энэ асуудлаас салж болох юм аа. За өнөөдрийн миний та нартай санал болгож байгаа хоёр ойл болохоор нэг нь Keep Cool брендийн Ocean Oil бөгөөд энэ маань арсыг тэжээлээр хангах, чийшлэр хангах, мөн нөхөн түлжүүлэх, тайвшруулах үйлчилгээтэй юм аа. Энэ маань өөрийнхөө Keep Cool-ийнхаа лошнтой хавсарч хэрэглэх юм бол гайхамшиг болдог байгаа шүү. Хэрвээ дангаар нь нүрэндээ ойл төрхий гэх юм бол Хадан брендийн Facial Oil-ыг бас туршаад үзээрэй. Өнөөдрийнхөө бичлэгээр та нартай би өвлийн үйлрэл болж байгаатай холбоотойгоор арсыг чинь хуурайшуулахын тулд дээрээс нь хуурайштай холбоотойгоор янз бүрийн тавгүй мэдрэмжүүдийг ахуулахгүй тулд өөрчлөлт хийж байгаа бичлэг юм шүү. Тэгэхээр та нар маань хэрвээ одоо хуурайшж байгаа асуудалтай тулгарч байгаа бол мөн арсаа хуурайшхаас өмнө чийшүүлээд арга хэмжээ авъя гэж бодж ивэл миний саяны хэлсэн 5 арга болон 5 төрлийн бүтээгдэхүүнээс туршаад үзээрэй гэж хэлмээр байна. Ингээд энэ удаагийн бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Хамт байсанд баярлалаа. Хэрвээ бичлэг маань таалагдах юм бол subscribe дараад, like дараад, тэгээд комент үлдээгээрэй. Баярлалаа. I really wanna get naughty.